Үс харчилгаа подкастын шин дугаар эхэллээ. Сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна оо. За өнөөдөр бид өмнөх дугаарын сэдвийг үргэлжлүүлээд үс үнэлтийн нэг том шалтгааны тухай ярилцсан. Тийм шүү. Сүүлийн үед ингээд шалгалт, ажил гээд стресс ихтэй үед сан босом угаалдурын нөхөнд үс илүү их бөөгнөрөөд байгаа юм шиг санагдаад байдаг. Гийн. Энэ зүгээр надад тэгэж санагдаад байна уу? Эсвэл үнэхээр холбоотой юу? Энэ бол зүгээр санагдаад байгаа зүйл биш ээ. Шинжлэх ухаанаар батлагдсан маш тодорхой холбоо бий. Тийм үү? Яг яаж нөлөөлөх юм бэ? Стресс. Ялангуяа генти хүчтэй стресс нь үсний уралтын мөчлөхийг алдагдуулдаг. Маш олон тооны үсний ув танцар нэг дор нөгөө ургах үеэсээ амрах үе рүү ширчдэг юм. Өмнө нь бидний ярьж байсан 3 үе шат. Яг тийм. Гэхдээ хамгийн сонирхолтой нь үс тэр дороо унадгүй. Тэгвэр хизээ унах юм бэ? Яг тэр стресстэй үйл явдлаас хойш ойролцоогоор 2-3 сарын дараа генетик хэмжээгээр унаж эхэлдэг. Хөөх. Энэ үзэгдлийг анагаах ухаанд телоген эфлювиум гэж нэрлэдэг юм. Тэгэхээр одоо унаж байгаа үс чинь энэ хаврын шалгаалт. Яг. Эсвэл бүр өнгөрсөн үйлрлийн ажлын ачааллын нүрдэн байж болох нэ. Яг тийм. Ихэнх хүмүүс шалтгаанаа олж чадахгүй гайхдаг нь яг ийм учиртай. Гэхдээ хамгийн сайн мэдээ нь юу гэж стрессээс үүдэлтэй үс уналт ихэнхдээ төр зүрийн байдаг. За. Стрессийн шалтгаан арилсны дараа үс эргээд хэвийн ургаж эхэлдэг. За, сэтгэл амарлаа. Тэгвэл тэр сэргийх процессыг нь яаж дэмжих вэ? Хамгийн чухал нь тайван байж биедээ анхаарал тавих хэрэгтэй. Тийм. Сайн унтаж амрах, уураг төмөр зэрэг шимт ижээлэр баялаг хоол идэх, мөн мэдээж хуйх балуун үсэндээ зөөлөн эрүүл арчилгаа хийх. Яг зөв. Хүчтэй өрөх тадаж чангах нь нэмэлт стресс болно шүү дээ. Дашрамд хэлэхэд манай Bever брендийн нэр чинь хүртэл минжи шиг торгомсог зөөлөн үсийг бэлэгддэг шүү дээ. Харин тийм ээ. Нэрнээсээ эхлэл зөөлөн арчилгааг сануулж байгаа биз. Маш оновчтой зөвөрлөө. За сонсогчдоо, үнэхээр хэрэгтэй мэдээлэл байлаа. Бид дараагийн дугаартаа хүмүүсийн хамгийн их асуудаг асуулт болох үсний будаг үс унагдаггүй гэдэг сэдвээр ярилцах болсон шүү. Now, here's the question we'd like you to think about. Таны үсний унаалт өнгөрсөн үеийн стрессийн цураа юу? Эсвэл Одоо цагийн арчилгааны дох яа юу? Дараагийн дугаараар уулзцгаая.